Манай нөгөө байгууллагын соёлууд, эргэн тойрны орчин тойрон маань ерөөсөө бид нар дандаа айдсаар хөдөлдөг болчихдог. Дарамт шахалтаар. Тэгээд яг одоо цаг дээр 50 байгаа хэрнээ 50 байх үедээ бүтээмжээ гаргах, суралцах, ажиллах тэр чадвар байхгүй. Заавал цагийг нөгөө тулгаж кортизол, адреналина ялгаруулж хийсээр хагаад ажлыг хийгээ сурцсан учраас ерөөсөө бид хизээж нэг амар амгалан, гэртээ ч амгалан байж чадахгүй. Гэртээ харьлаа, төлөв солигдлоо амрах хэрэгтэй шүү дээ. Гэтэл төлөв солигдохгүй амралтын төлөвдөө сайхан орж чадахгүй нөгөө ажиллаа бодоод маргааш яана тэгэл ажиллаа яриад гэрийнхэндээ яаж мөнгө олно нөгөө өөрийнхөө бодлын боол нь болоод байна гэж хэлэх гээд. Тэр бодлуудыг үүсгэж байгаа хүчин зүйлүүд нь гаднаас орж ирээ. Тэр бодлууд биднийг нэг бол дурсамж руу хөтөлж өнгөрсөн цаг руу авчиад сэтгэл зүйн асуудалтай эсвэл одоо юу гэдэг өмнө шаргалж исэн мэдрэмжүүдийг дахиж оруулж ирээд ингээ айлгаад идэг. За тэр нь ирээдүйдээр дахиж давтагдах үедээ гэдэг айдсууд ирээдүйд цагаас орж ирээ. Тэгэхээр нөгөө тархич нь өөрийгөө хамгаалаад өөрийнхөө нөгөө дотроо байгаа би нэг жоохон сул дорой байна да, өчүүхэн байгаад байна да, би ч нэг тийм сайн биш юм байна да гэдэг мэдрэмжүүд бодлууд төрөөд тэр мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас бид нар хамгаалт нэхэд тархийг ажиллуулад байдаг л та. Инээ чанаагаад хөхрөөд те тэрийн тоглоом, зугаа цэнгэл, амралт тэгээд мэдээж ажлын бүтээмж, ажил хөдөлмөр гэдэг зүйл ингээ бүгдийг тохируулаад ингэж амьдрал төлөвөө дагаж нэг гүн урсгалд орж байгаа. Тэгэхгүй бид нар одоо цаг дээр оршиж чадахгүй бол ажил дээрээ ч оршиж чадахгүйгаа гэрээ бодоод амармаар байна гэд. Өвөл болохоор дараад байна гэд зумныг хүсээд байдаг. Зум болохоор дараад байна гэд өвлийг хүсээд. Намар чин ямар гоё юм бэ гэж хэлж чадахгүй зуныг хүсээд. Мөн гэртээ очиод ажиллаа бодод. Тэгэхээр энэ төлөвийн менежмент буюу төлөвөө удирдах сурах нь бид нар одоо цаг дээрээ өөрөө оршихоос эхэлж байгаа юм аа. Нэг л төлөвөөр хорвог тулах боломжгүй байхгүй. 5 төлөвөөр бүр шилжүүлж амьдрна гэд бидний хүүхдэд заагаад өгсөн байна. Нэг удаа ажиллана, тэ? Өөрийгөө хайрлаж оршин амарна. За бүр сайхан найрлан тухлан зугаа цэнгэлгээ бүгд ээлжилж оршдог юм төлөвтэй байхгүй. Тэрийн төлөвүүдэд мастер болсноор л супер хүн гарч ирээд байгаа тий гэхээс ад жаргалтай хүн байдаг гэхээс төлөвүүдэд орхиод тэр нөгөө санхүүгийн зорилго тэр нөгөө бусад янз бүрийн тавьчаад байгаа амжилт бүтээл гэж ойлгоод байгаа зүйлстэй хүрэх чинь хүний дотоод сэтгэл хувь тавиланг дүүрэхгүй. Ялангуяа сүнсийг хорлохгүй болчих. Яг одоогоор амьдрах гэж яг үгүй. Мэдрэмж те бодит цагийн урсгал мэдрэмжийг яг одоо цаг дээр л илүүтэй төвлөрүүлж авч амьдрах л тухай ойлголттой. Тэр энэ бол нөгөө бидний сүнс одоо жинхэнэ ухамсартай шууд холбоотой зүйл. Яагаад өнгөрсөн дээр юм уу ирээдүйдээр илүү их ач холбогдол өгөхөөр бид нар одоо цаг дээр магадгүй бүтээмжгүй, ад жаргалгүй хамаг одоо сэтгэл санаа сарнсан. За бид нар бүр сэнсэрчсэн явж байна гэж ярьдэн штэ. Найз найзлагтай, стресстэй сэнсэрсэн явж байна. Яг ирээдүйн цаг дээр юу ирнэ гээд найдаад яваад байгаа. Ирээдүйн цаг дээр яг ад жаргал байгаа юм уу? Ирээдүйн цаг дээр одоо тэгвэл яана, ингүүл яана гэд одоо цаг дээрээс юунаас цугтаад яваад байгаа гэдэг ойлголтууд гарч ирнэ л дээ, асуултууд ургаад. Тэгэнгүүт одоо цаг дээрээ өөрийгөө ухамсарлаад өөрийнхөө хүч, энерги, төлөв байдал, сүнсэн төлөв, амар амгалан байдлаа, аз жаргалаа яг одоо цаг дээр сэтгэл хангалуун байдлаар хадгалж чадахгүй бол ирээдүгээс ямар ч зүйл холын сайрхныг зүүдэл хэмээн цөлмнөө, амьдралынхаа энерги хүчийг цөлмнөө. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр одоо яагаад байж болохгүй юм бэ гэдэг асуулт гарч. Одоо байж чадахгүй юм суурь шалтгаан бол нөгөө ухамсар маань, бидний нөгөө сүнс маань, амар амгалан маань алдагдчихад байгаа. Юунд алдагдаад байгаа юм гэхээр нэгэн зүйлд буюу ирээдүгээ санаа зовсон санаа зовнол маргааш ажил яана хүүхдийн хичээл сургууль юу болох вүлээ намрын элсэлт хаврын шалгалт те за нөгөө маргааш удирдлагууд дээр ороод ингээ асуудалтай яаж нөгөө хийсэн ажлаа хамгаалнаа гэдэг ингээ маш олон зүйл. Тэгээд энэ олон ажлыг яаж одоо давах юм бэ гэх. Тэгэхээр 21-р зуунд одоо Америкийн томоохон компаниудын CEO-нор гүйцэтгэх захирлууд юун дээр төвлөрдөг вэхээр энэ state management буюу төлөв дээр төвлөрдөг. Тэднэрт бол биднээс маш их ажил байгаа. 21-24 цаг бараг хүрт юм уу хүрдэх юм уу гэмээр. Тэр ажлуудаа бүгдийг амжуулж чадаад байгаагийн цаад шалтгаан бол тэд нар одоо цаг дээр хэрхэн зөвхөн одоо тэр бүтээмжтэй байх вэ? Төлөвлөгөөнүүд угаасаа гарцсан. Төлөвлөгөөнүүд өнгөрсөн цагийн одоо тэр ирээдүйн цагийн төлөвлөгөөнүүд гарцсан байж байгаа. Тэгээ төлөвлөгөөнүүд бүх юм тодорхой болцсон юм чи одоо хэрхэн өөрийнхөө дотоод хүч энерги нөөц болцоогоо гаргасан байгаа төлөвлөгөөн дээрээ ирээдүйд бий болох төлөвлөгөөн дээрээ хүргэх вэ гэдэг ойлголоо. Миний хувьд ч гэсэн өглөө 7-оос ахуулаад орой 23 цаг хүртэл дунд нь жоохон амралттай ч гэсэн ингээд ажлууд, сургалтууд, дистаралтай ингээд ажилтдаг. Тэгэхээр яаж энэ энерги хүргэх юм?
Тэгэхээр ирээдүйн цаг дээр тэгвэл яана. Тэрэн дээр өстө тим юм байгаа. Тэг ингэн гэл. Ажлаа бодоолох юм бол ирээдүйн цаг дээр бодоолох юм бол энэ маш хэцүү. Одоо цаг дээр төвлөрөөд яг одоо байгаа ажил дээр энерги эрчим хүчээрээ төвлөрөө. Тэг ядарч өөрийгөө хүчилж ажиллах тухай ойлголт биш. Одоо цаг дээр илүү сэтгэл хангалуун, бүрэн бүтэн, тайван, амгалан, өөртөө хайртай, өөрийнхөө мэдрэмжүүдэд хайртай. Магадгүй одоо юу гэдэг хичээл сургалт одоо хамтран ажиллагч нар ингээ шахаж шаарддаг бол тэрэнд нь тайвнаар за энэ маань угаасаа юм тэгээд бүрэн хүлээн зөвшөөрөлттэй ингэж ажиллах тухай ойлголт. Тэгэхээр одоо яагаад чухал вэ гэхээр одоо цаг дээр бидний ухамсар, одоо цаг дээр бидний хүч оршиж байна. Тэгэхээр одоо цагаа бид нар хулгайлуулахаар бид нар хугас амьдраад эхэлдэг гэсэн. Мэдрэмжийн хувьд хугас, аз жаргалын хувьд хугас, сэтгэл ханамжийн хувьд хугас. За магадгүй ялангуяа эмэгтэйчүүд маань одоо биеийн жиндээ одоо цаг дээр өөр өөртөө сэтгэл хангалуун эзэж байж байна. Тэгээд сарын дараа яг гоё болно. 2 сарын дараа яг хүссэндээ хүрнэ. Одоо цаг дээрээ яг тэр мэдрэмжүүдээрээ хийх ёстой зүйлээ төлөвлөгөөнийхөө дагуу хийн. Ийм л зүйл. Тэгэхээр одоо тэр ер нь бол эцсийн үндэ хүч байгаа. Эцсийн үндэ таны ухамсар байгаа. Ухамсар бол одоо цаг дээр л орчиж байна. Ийм зүйл. Хамгийн хэцүү ажил, хамгийн хэцүү төвхтэй зүгтмаар санагддаг зовлон, хамгийн одоо ядаргаатай хүмүүстэй ажилдаг ажил дээр хүртэл одоо цаг оршдог. Одоо цаг дээр. Тэрнээс биш ажлаа хурдан тараад энэ нэг төвхтэй хүнтэй ядаргаатай лайтай юмтай хурдан уучраа олчоод харьж унтъя биш. Одоо цаг дээр л би амьдарч байгаа шүү гэдэг ийм одоо ойлголт байна. Одоог алдаад байгаа мэдрэмжийг яаж таних вэ? Ерөнхийдөө сандраад, бачураад, яаруулдаар нь ч гэж байгаа. Яг нэг тийм яарахгүйгээр нэг ажил хийдэм да хүн. Яг нэг кофего уучаад сүнсээ оруулж ирчээд те. Сайхан амар тайван яг нөгөө байх ёстой газараа байгаад те. Өглөөний 9 цагт 8 цагт ажил дээр хийх ёстой юм а тайван хийж эхлүүл чадахгүй. За одоо нэг өдөр тэрүүл яана, ингүүл яана, тэгчүүл яана, ингэчүүл яана гэд айдсаар өдөрдөг татах. Дандаа кортизол яваад. Кортизол гэдэг дааварч өөрсдөө бидрийг дандаа одоо байгаа энерги эрчим хүчийг ирээдүйн цаг руу шилжүүлээд илүү их шавхах юм үүрэгтэй. Тэгэхээр манай нөгөө байгууллагын соёлууд, эргэн тойрны орчин тойрон маань ерөөсөө бид нар дандаа айдсаар хөдөлдөг болчихдог. Дарамт шахалтаар. Тэгээд яг одоо цаг дээр 50 байгаа хэрнээ 50 байх үедээ бүтээмжээ гаргах, суралцах, ажиллах тэр чадвар байхгүй. Заавал цагийг нөгөө тулгаж кортизол, адреналина ялгаруулж хийсээр хагаад ажлыг хийгээ сурцсан учраас ерөөсөө бид хизээж нэг амар амгалан, гэртээ ч амгалан байж чадахгүй. За гэртээ харьлаа, төлөв солигдлоо амрах хэрэгтэй шүү дээ. Гэтэл төлөв солигдохгүй амралтын төлөвдөө сайхан орж чадахгүй нөгөө ажлаа бодоод маргааш яана тэгэл ажлаа яриад гэрийнхэндээ яаж мөнгө олноо. Тэгээ мөнгөө тэгэл угаасаа амар амгалан хийх ёстой юм хийгээл ур чадвараа хөгжүүлэл мөнхөд суралцаал, хурдан суралцаал тий өөрөө өөртөө үнж байхад бол мөнгө зүнг тэр гэдэг зүйл бол дараа дараагийн хэмжээнд ингээ олдоод явчих шүү дээ ур чадвар нь. Гэтэл нөгөө өөрөө өөрийнхөө бодлын боол нь болоод байна гэж хэлэх гээд. Тэр бодлуудыг үүсгэж байгаа хүчин зүйлүүд нь гаднаас орж ирээ. Тэр бодлууд биднийг нэг бол дурсамж руу хөтөлж, өнгөрсөн цаг руу авчиад сэтгэл зүйн асуудалтай эсвэл одоо юу гэдэг өмнө шаргалж исэн мэдрэмжүүдийг дахиж оруулж ирээд ингээ айлгаад идэг. За тэр нь ирээдүйдээр дахиж давтагдах үедээ гэдэг айдсууд ирээдүйн цагаас орж ирээд. Тэгэхээр нөгөө тархич нь өөрийгөө хамгаалаад өөрийгөө нөгөө дотроо байгаа би нэг жоохон сул дорой байна да, өчүүхэн байгаад байна да. Би ч нэг тийм сайн биш юм байна да гэдэг мэдрэмжүүд бодлууд төрөөд тэр мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас бид нар хамгаалт нэхэд тархийг ажиллуулад идэг л та. Жишээлбэл бид нар ингээд ур чадвар муутай одоо байгууллагт шинээр орсон ажилтан байлаа гэж үт тий. Мэдээж одоо туршлагатай хүмүүсийн дунд бид нар тэр байгууллагт анхан орж байгаа болохоор туршлагагүй байгаа, шин байгаа. Тэгээд бид нэр сул дорой мэдрэмжүүдийг авч ид ялангуяа одоо залуучууд эсвэл одоо шинэ орсон байгууллага. Тэр сул дорой мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрнө шүү дээ. Бодит байдал дээр би сул дорой зарим ажлуудаа мэдэхгүй байгаагаа бид нуу шаардлага баг. Хүлээн зөвшөөрсний ард дээр бидний сүнс тайвширтаа сэтгэл тайвширч. Сэтгэл тайвширсны ард дээр сүнс дээр оруулж ирэх оюун ухаан, мэдрэмжүүд, суралцах чадруудаа итгүүлж эхэлж байгаа байхгүй нэг майндсет гэдэг зүйл чи одоо зөв ажиллана. Хамаг бие чангалж чадах юм бол хичээх тусам ажиллахгүй. Тэр энийг юутэй зөөрлж болох вэ гэхээр нэг стакан дотор одоо ирвэхэ болох хэвээр нөгөө ямар хорхоо гэдэг үлээ хорхоо байгаа caterpillar гэж хэлдэг те. Тэр caterpillar буюу хорхой маань стаканаас 1000 хүчлээд одоо
гулгаад гарч чадахгүй дэшигээ. Тэр яах ёстой вэ гэхээр тэр ирвэхэ болоод өөрийгөө сүнсээ боловсруулах ёстой. Ирвэхэ болоод сүнсээ боловсруулсны ар дээр тэр скам байна уу, тэр хэдэн метр өндөр байна, тэр нисэт гараад явчих. Тэгэхээр нөгөө физикээрээ буюу өөрийгөө хүчлэхээр л махархаар зовоочиж бид нар ажил гарнаа, бүтээмж гарнаа гэж сэтгэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг бодит байдал дээр яаж явдгүү гэхээр өөрийгөө хөгжүүлээд нөхцөл байдлынхаа асуудлуудаа бие сул тавиад нөхцөл байдлыг яг бодитоор харж эхлэх үеэс бидний жинхэнэ юу хийх ёстой, яаж ухаалаг ажиллах вэ гэдэг юм зүйл гарч ирдэг. Хэдийгээр өдөртгүүд бидэрт битгий их ажиллаа, ухаалаг ажил гэж хэлдэг те. Тэгсэр нэ яаж ухаалаг ажиллахыг бидэрт зааж өгч. Тэгэхээр одоо би та нарт хэлхээ сууж байна л та. Нөхцөл байдлыг бодитоор амсахын тулд бодит байдал дээрээ намсаад живээд бууж ирнэ. Сүнснийхээ төлөвийг авна. Тэгж байгаа нөгөө онготоо оруулаад жинхэнэ кофе ууж байгаад ажиллаа хийжтэй. Тэгэхгүй би дутуу байна гэдэг мэдрэмж айцтайгаар ажил хийлээ гэд хүн юм сурахгүй. Улам л айцсараа улам л нөгөө өөрийгөө тийрүүлдэг тэр орон зайруугаа ингээ ороод. Тэгэхээр бидний бодит байдлын мэдрэмжийг ирээдүгээс ирж байгаа айцсууд маргааштай санаа зовж байгаа санаа зовнилууд бодит байдлыг маань ингээд үнс шиг гэ хуухлаад үргээчээд. Тэгэхээр нөгөө бодол руу төлөв үү, бодол руу ухамсар уу гэд яриад байгаа зүйл маань ухамсар хангадагчаа. Ухамсар дээрээс бидний жинхэнэ хувь тавилан, жинхэнэ бие гэдэг зүйл бидрийг чи тэгээд байна. Одоо зөв болоод байна. Одоо буруу болоод байна гэд өөрийг маань хөндлөнгөөс хараад ухамсар биднэрт юу хийхийг маань мэдрэмжээр дамжуул зааж өгөөд хахад бид нар тэг ёстойгээд нөхцөл байдлаас айсан айц, магадгүй өнгөрсөн цагаас хураасан айдсын итвчил таагүй мэдрэмжээрээ хөтлөгдөж яваад байгаа нь, эгогоор хөтлөгдөж яваад байгаа нь бидний ямар ч ажлын бүтээмжгүй, амьдралын одоо амралтгүй, зугаа цэнгэлдээ ч гэсэн тоглоом наадамдаа ч гэсэн одоо аз жаргалгүй тоглох хэрэгтэй. Тоглож иж бидний нөгөө дотоод хүүхэд маань нуурынхаа сэтгэлийнхаа нуурын мандал дээр гарч ирж байгаа хгүй. Инээ чанаагаад хөхрөөд те. Тэрийн тоглоом, зугаа цэнгэл, амралт тэгээд мэдээж ажлын бүтээмж, ажил хөдөлмөр гэдэг зүйл ингээ бүгдийг тохируулаад ингэж амьдрал төлөвөө дагаж нэг гүн урсгалд орж байгаа. Тэгэхгүй бид нар одоо цаг дээр оршиж чадахгүй бол ажил дээр ч оршиж чадахгүйгаа гэрээ бодоод амармаар байна гэд. Өвөл болохоор дараад байна гэд зумныг хүсээд байдаг. Зум болохоор дараад байна гэд өвлийг хүсээд намар чинь ямар гоё юм бэ гэж хэлж чадахгүй зуныг хүсээд мөн гэртээ очиод ажиллаа бодод. Тэгэхээр энэ төлөвийн менежмент буюу төлөвөө удирдах сурах нь бид нар одоо цаг дээрээ өөрөө оршихоос эхэлж байгаа маа. Тэгэхээр бидний амьдралд нөгөө мөнгө, санхүү, төсөв төлөвлөгөө гэдэг зүйлүүд тодорхой хэмжээнд байх ёстой боловч энэ нь хэрэгсээ хитэрчээд нөгөө талаараа бидний дотоод нөөц болцооноос зарим талаараа хитийдчихэд ангууд бид нэр өөрөөсөө илүү хүч гарах ёстой гэж бодоод. Тэгэл өөрийгөө шахаад, шавдуулаад, айгаад ингээд хэлж байгаа. Тэгээ ингээд эхлэнгүүд яаж ийм нөхөр өөрөө бид нар одоо цагийнхаа хүчийг ирээдүйн рүү өнгөрсөн рүү хулгайлуулад ерөөсөө сүнсээ сорвчдаг. За сүнс сорогдсны үндсэн дээр бид нар хин нэгний боол болно, хин нэгэн сүнстэй үний боол. Энийг л маш их туу сайн ойлгох хэрэгтэй юм да. Одоо мэдрэхээ болсон гэдгийг хүн яаж мэдв? Ерөөсөө л өөртөө сэтгэл хангалттай юм биш. Турмаар байна, таргалмаар байна, булчинтай болмоор байна. Миний царай чи юм байна. Дандаа нэг тийм дутуугийн мэдрэмжээр өөрийгөө хараад штэ толино. Өөрийгөө ухамсарлалаа тий. Ухамсар чи яг үннийг хэлнэ штэ. Яг үнэхээр өөрийгөө тийм одоо муухай. За үнэхээр царай муутай төрсэн байлаа гэдээ одоо муугаар жишээ авъя л та. Тэгээ тэр чи өөрчилж болох юм уу? Одоо болдог болцсон л баг. Гэхдээ тэргээд мөнгө санхүүгийнх нь боломж нь танд байгаа юм. Гэх мэтлээ ингээд зүгээр бодит байдалтайгаа нүр тулахгүй ухамсараараа тэгмээрэн ингэмээрэн би бол хэрэглэгч илүү сайхан. За бид нар одоо маш олон байгууллагууд компаниудын маркетингийн кампанид нь автцсан байгаагийн ч бас хэлбэр байгаа. Гадаад орчноос маш мэдээлэл авч байгаа. Тэр нөгөө тархиа угаалгацсан буюу брейн вош ихгүй юу? Хэрэглэгчийн сэтгэлгээтэй болцсон. Уг нь бол хүний мөн чанар, сүнс бол бүтээгч байхгүй. Энэ хорвоо дэлхий дээр өөрөө өөрийнхөө орцоор сүнснээс авч ирсэн орцоор бүтээе гээд сайн сайхныг хуваалцъя гээд улам бадардаг, улам аз жаргалтай болдог. Хуваалцах тусам өөрөө гэрэлтдэг мөн чанартай. Гэтэл нөгөө гэрлээ ойлгохгүй тэрийг өвдөлтгээд зүгтаачаад одоо цагаасаа халгаад зугаа цэнгэлтэй өөр нэг өөрийнхөө жинхэнэ давтамжийг те өөрийнхөө сүнсний давтамжийг биш өөр хүмүүсийн давтамжийг хайгаад байна штэ. Зугаа цэнгэл гэхэр чин бааранд орлоо өөр хүмүүсийн одоо чанга яриа эсвэл диско клуб орлоо хөгжмөний өндөр давтамж те. Эсвэл ном уншаад суухаар тарих толгойн ажиллаад ангууд өөрөө өөрийнхөө давтамжийг тэндээс ингээ алтаад байгаа байхгүй. Өөрийнхөө давтамжийг өөр номны мэдээлэлээр дарах ч юм уу те. Эсвэл одоо гадуур яваад хэн нэгэнтэй ингээ уулзаад ганцаараа байгаад өөрийнхөө давтамжийг барих. Тэгээ энэ өөрийнхөө давтамжаас урвчгаар л хорвоо ертөнц бидэрт гэрлээ тусаага болчтгүй л дээ. Нөгөө сүнс гэдэг зүйл ч өстой өлсгөлэн мангас шиг л хашигчаад идэг. Сэтгэл хангалуун биш байна.
Тэгэхээр энэ нүдэрээ өөрийгөө буцаад толинд тусгана. Бүх зүйл амьдрал ингээл нэг болохгүй, фейл, ажиллаж утгагүй, тэ гэрийнхний хэлж байгаа үгэнч таалагдахгүй, хажуутайгаа хүндээ сэтгэл хангалуун бос юм болоод тэгэл. Ерөөсөө эцсийн дүндээ өөрийнхөө хувь тавилан буюу өөрийнхөө сүнснээс мэдрэмжийн хувьд урвж байгааг юм шиг. Ухамсараа сонсохгүй байх юм шиг. Хиний ухамсарыг сонсоод байгаа юм гэхээр бусдын ухамсарыг сонсоо. Бусдын бодол тавтаа. Тэгээ ингээ бодолтой чирэгдээд хэлэхээр яах вэ гэхээр нөгөө сүнс гэдэг зүйл чинь бидрийг хувь заяа гэдэг зүйл чинь бид мэдрэмжийг ингээ алсрааддаг. Тэгээ амьдралд зөв шийдвэр гаргах зүйлс нь алсрааддаг. Тэгэхээр нөгөө бодол, ухамсар хоёр холдох тусам нэг нэгнийгээ ойлгохгүй бидний ухамсар сүнс өөрийнхөө бодол одоо үйлдэлээ ойлгохгүй байгаад холдоод байх тусам бидний дотор юм ангал үсэдэг. Энэ хоёрыг нь хамт байх тусам бидний дотор яах нь нэг тийм гоё бүтэн дүүрэн мэдрэмж байгаад одоо цаг дээр оршоод хүчтэй байгаад идэг. Тэгэхээр энэ одоо цагаа бид нэр өөрсдөө бусдад орчин тойронд гадаад нөхцөл байдалд хулгайлуулахгүй хэмжээнд өөрийнхөө ухамсар дээр оршиж сурах ийм зүйл байгаа. За энийг эртний ведүүд бол твчил өөрийгөө ойлгох, өөрийнхөө хувь заяаг хүлээн зөвшөөрөх гэдэг талаас нь сургадаг л та. За яг одоо тэгэхээр яах юм? Өөрийнхөө мэдрэмжинд л үнэн бай. Өөртөө үнэн бай. Өөртөө үнэн бус хүн хичнээн бусдад заах гээд хичнээн бусдад сайхан харагдах гад та худлаал фейк л харагдаад идэх те. Бусад хүмүүс өөр мэдрэмжээр л мэдэрч л идэх. Та бусдад таалагдахгүй, яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг авахгүй ийм л зүйл. Ажилчин бүтэхгүй яг үнийг л. Зүгээр аргалаа л байгаа. Яг үндсэндээ тэр эд баялаг болвол орж ирээд тогтоод байгаа юм биш. Зүгээр л эд баялагын нэг л урсгал дээр л шидэгдээд байгаа гадагшаага. Тэр нэг өөртөө сэтгэл хангалуун бос ийм мэдрэмжтэй одоо цагийн бос байгаад хахаар ингээд явдаг л та. Тэгэхээр бид нар одоо энэ маш олон зүйлүүдийг мэдхгүй ойлгохгүй байгаагийн улмаас ингээд яваад байгаамаа. Тэгэхээр одоо цаг дээрээ яг ингэж өөр дээрээ төвлөрч сурах тэр state буюу төлөвүүдэд удирдах, төлөвүүдэд ухамсартайгаар ажилуулах, амрах үедээ амрах, ажиллах үедээ ажиллах, бүтээмжтэй үедээ бүтээмжтэй, урлагийн хөгжим сонсох үедээ хөгжим сонсох те, гүүх үедээ гүүх, дасгал хөдөлгөөн хийх үедээ яг одоо хийж байгаа зүйлдээ л чин сэтгэлээ зориулах. Энэнд маш их сүнс болвол тэлж байгаа. Ийм зүйл төгтөлт. Би яг одоод ингээ ганцаараа байж байхдаа сэтгэлээр унждаг байхгүй. Энэ тэгээ би одоод байгаа мөртлөө сэтгэлээр унаад чинь юм яаж байгаа. Тэгэхээр нөгөө тэр мэдрэмжээсээ тийрээд тань те таагүй яг өөртөө. Тэр бидний таны сүнсний давтамж тийм одоо доорд төвшөнд мэдрэгдээд байна гэсэн утгаар хэлж штэ. Тэгэхээр живнэ. Яагаад тэгж живэх ёстой вэ гэхээр асар олон өөрийгөө итгэхгүйгээр одоо мэддэхгүйгээр боолчилж идэг, мэддэхгүйгээр өөрийгөө унгааж идэг тийм бодол итгэл үнэмшлүүдэд тархичин баригдчихад байгаа учраас сүнс чинь тэр болгоноос чөлөөлөгдөхийн тулд сайд, гуниг, гутрал гэдэг мэдрэмжүүдээр ингэж гүн рүүг очиж өөр төр очих гэдэг. Сүнс мэдрэмж бол дотоод мэдрэмж дотоод хүн бол үргэлж өөр төр очиж өөрийгөө таньж мэдхийн тулд ингэж сэлж идэг, живж идэг. Гэтэл бид нар тархиараа зүрлээ сэлээд байдаг учраас тэр нөгөө чи хүчтэй байх хэвээр. Чи маргааш чадна. Гүү. Тэ? Эн чин болохгүй байгаад байна. Миний уг хүн буюу мэдрэмж энэ дээр ингээд өөр зүйл хүсээд байна. Мэдээж маргааш чадна гэж өөрийгөө босгоод нэг зүйл хийгээд бүтээгээд явах нь зөв. Гэхдээ энийг ингээд асар олон хийсчээд сүнс чинь энэ дээр хооллохгүй байгаа байхгүй тэр хийж байгаа зүйлээс чинь. Магадгүй нэг худалдааны компани, магадгүй нэг бизнес хөгжүүлэлт те. Магадгүй одоо юу гэдэг нэг багш сургууль мөжүүлэлт. Тэр хийж байгаа зүйлээс чинь сүнс чинь хооллохгүй байгаа дээ. Хооллохгүй байгаа учраас улам живнэ. Тэр өөрийнхөө яг жинхэнэ хүсэж байгаа хоололдог тэр сувга олдлоо хүний сүнс живнэ. Тэр энийг бол сэтгэл судлал дээр бол сэтгэлээр унаад байна. Одоо он шүгэд байгаа юм л да. Тэр хамаагүй л дээ. Зүгээр энэ живэд байгаа мэдрэмжээ ухамсараараа барьж авах. Би чи ингээд өөрийнхөө жинхэнэ дотоод дуу хоолой ухамсараа ойлгохгүй, хайрлахгүйгээр ингээд хэдэн сар хэдэн жил явсан юм биш үү? Одоо өөр төр ирээд яг жинхэнэ тэр гунигтай тэр мэдрэмж чинь яг одоо цаг дээр очих хамгийн гой боломж чинь багхгүй. Живэлтэй яа хэдэн хоног живэд үз ажил дээр нэг зомби шиг суучлаа л та тий. Хүний өмнөөс ажлыг өөрийнхөө төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Өөрийнхөө мэдрэмжийг хайрлах гэдэг зүйл чинь одоо жинхэнэ өөрийнхөө хайрлах гэдэг зүйл чинь тэр ухамсарыг хайрласнаар ухамсарын дуу хоолой сүнсийг дагаж мэдрэмжээ сонссноор бий болж байгаа. Хэд хоног живлээ, живсний ард нэг зүйл ойлгоно. Магадгүй хэцүү байсан зүйлүүд, дурсамжууд орж ирээд тэрийг гаргах хэрэгцээнүүд гарч ирнэ, уйлна те. Тэрний ард тэр нэх гоё дотроос гүнзгий амьсгаа аваад дараагийнхаа би энийг ойлгох байж, энэ буруу байж энэ хүнтэй ингэж харьцсан чинь энэ хүний ийм харилцаа хандлагыг би хүлээн зөвшөөрөх юм байна. Магадгүй энэ хүнийг би ойлгочих хэрэгтэй байж. Гээд маш олон мэдрэмжүүдээр
дамжуулж бид нар ухамсарлаж байгаа. Ухамсарласны дараа одоо дараагийн түвшинд харин гарч ирээд явна л та. Тэр энэ нөгөө өөрөө өөртөөгөө байх одоо цаг дээр орших, одоо цаг руугаа бүр магадгүй живэх гэдэг энэ үйлдэлийг, энэ төлөвийг бид нар алхасаад дандаа ажил тэгэхэд өөрийнхөө сүнсийг амраахгүй, өөрийгөө ойлгохгүй дандаа ажил хичгээр төлөв чинь нэг л төлөвөөр хорвог туулах боломжгүй байхгүй. 5 төлөвөөр бүр шилжүүлж амьдрна гэдээ бидний хүүхдэд заагаад өгсөн байна. Нэг удаа ажиллана, тий? Өөрийгөө хайрлаж оршин, амарна. За бүр сайхан найрлан тухлан зугаад цэнгэлгээ бүгд ээлжилж оршдог юм төлөвтэй байхгүй. Тэрийн төлөвүүдэд мастер болсноор л супер хүн гарч ирээд байгаа тий гэхээс ад жаргалтай хүн байдаг гэхээс төлөвүүдэд орхиод тэр нөгөө санхүүгийн зорилго тэр нөгөө бусад янз бүрийн тавьчаад байгаа амжилт бүтээл гэж ойлгоод байгаа зүйлстэй хүрэх чинь хүний дотоод сэтгэл хувь тавиланг дүүрэхгүй. Ялангуяа сүнсийг хорлохгүй болчихдог. Одоо байх гэхлээр өнгөрсөн дурсамжууд бодогдоод тэрийг яах? Тэр яг л нөгөө мэдрэмжийн хувьд бол живэлт орж ирж байгаа. За тэнцээ нөгөө мэдээллийн хувьд бол бодлон те тэгсэн, ингэсэн гээл те. Тэгэхээр тэрийг бодно штэ. Бодно, эргцүүлнэ, хүн л юм чин бодох, өөрийгөө дотоод ертөнцийг ойлгох. Тэнцээ гэхдээ нэг айхтар одоо дүгнэлт гарах гэж яарад байгаа. Тэр хүн намайг гомдос учраас тэр хүн муу хүн гэдэг ч юм уу те. Тэр бид нөгөө өөрийнхөө зовлонд л айгүй үнч байгаад байт юм байна л да. Тэгсэн хэрнээ жаргалдаа итгэж чаддгүй, ухамсартай итгэж чаддгүй, сүнсэндээ итгэж чад. Ягаад ийм болцсон гэдгийг сүүлийн 300 жил монголчууд дарлал, мүлчлэг, боолчлол донд байсан. Тийм учраас маш их айдсын нэрхтэй баг. Тэр өөртөө итгэж чадахгүй байна гэдэг чинь айдсахгүй. Би өөрийнхөө сүнсийг дагаад явчих юм бол өнгөрснөөс чөлөөлөгдчих гээд нь штэ. Ирээдүгээс айдсаас бас чөлөөлөх. Тэгэхээр тэр өөрийнхөө одоо цаг дээр оршиж байгаа хүнийг янз бүрийн байдлаар унгаахын тулд одоо энэ эзэнт гүрнүүд, манжууд, орсууд те өнөөдөр бол хятад Америкууд ингээ биднийг дарлаж байгаа оюун санаа. Сарниулах, сошиал те хэрэг тэрэггүй нийгмийн стресс бухимдал. Энэ ингээ террор, хэл мэдээлэл, масс коммуникашн гэдэг зүйлийг бидний дандаа эсрэг ажиллуулж байгаа. Бидэрт нэг сайхан мэдээлэл өгөхийн тулд тэднийг хийгээгүй штэ. Дандаа улс төрчдөд хэрэгтэй монголчууд хоорондоо талцаж хуваагдаад хэрэлдчихийг тэр дундаас нь хэдэн улс төрчнөр хонжоо хайдаг. Хэдэн байгууллагууд компанид ажиллаараа мөнгө олдог. Ийм л систем ажиллаж байгаа. Олигархууд зориулсан систем ажиллаж байгаа. Жинхэнэ бидний төлөө гэдэг тэр хэвлэл мэдээлэл үннийг дуурдаг тэр мэдрэмжүүдийг бол бид нар өөрсдөөсөө анханасаа төрөхтөө л тэр нөгөө айдас дунд байсан учраас анхныхаа нөгөө барьж авсан айдсынхаа вибрацаар тэднэр лөө орчод байгаа юм. Тэр одоо яах юм гэхээр тэр өнгөрсөн цагийн айдас, өнгөрсөн цагийн бухимдал, дараа дараагийнхаа зүйлийг эхлүүлж чадахгүй байгаа зүйлээс бид нар дасгалжуулалт. За манайх бол Чингис Майндсет комьюнитигаа санал болгож байгаа. Бүгд л өөрөөсөө одоо цаг дээр үнэнтэйг нүр тулах гад үннээ хайгаад явж байгаа. Энэ хүмүүс хамтдаа ядаж энийг өөрөөсөө ойлгооч гэдэг энэ төвшин рүү санал болгоод явж байгаа. Тэгэхээр дан ганц мэдээлэл сонсоод та бүхэн одоо манай подкастуудыг сонсоод өөр бусад подкастуудыг сонсоод ингээд мэдрэмжүүд авчлаа. Гэхдээ мянган мэдээлэл байлаа гэд энэ ч дасгалжуулалт байхгүй, систем байхгүй бол бас болтгоо. Энийг л би ойлгуулах гэж зовчдөг л доо. Багш таны подкастыг сонсож байгаа одоо тэг яах? Дасгалжуулалт өөр ямар ч арга баг. Баг багаар өөрийгөө үнэнтэй, дотоод ухамсартайгаа дасгахад дасгал хэрэгтэй. Дасгалаа баг багаар амьдралынхаа урт хугацаанд өдөрт 20 минут, өдөрт 15 минут, өдөрт 3 минутаар авч явахыг дасгалжуулалт гэдэг. Тэр юм чинь ингээ багаар эхэлдэг байхгүй. Тэгэхээр манайхан бол нэг өдөр 40 минут гусаад дараагийн өдөр нь болоод ангууд 2 цаг хусангуудаа 3 дахь хоног нь ёо гээ ядарчдаг байхгүй. Тэгэхээр их хийхгүй, баг хийхгүй, өдөр болгон хийнэ. За мөн ижилхэн зоригтой, ижилхэн өөрөөсөө учрыг олъё гэдэг энэ сүнстэй, ирмэлцэлтэй хүмүүсийн орчинд нь орноо. Ямар хүн байна? Тийм л газар байдаг. Энэ хорвоо ертөнцийн хууль нь өөрөө төгсөө гэж хэлгээд. Та ямар давтамжтай нь яг л тэр байршилтоо. Хэрвээ дотроос чинь хүсэл, сүнс, ухамсар чинь ажиллаад. Үгүй би чи одоо бас нэг арайчтай монгол хүн байна да. Би чи бас нэг хүн байна да. Эр хүн байна да. Би чи бас нэг царгоо монгол бүсгүй хүн байна да. Дараагийн төвшөндөө гарч ирээгээд ингээд алхам хийхгүй бол мэдрээл сонсоо суугаад их юм бол сонсоо суугаад байна гэсэн үг те. Тэгэхээр таны асуултанд хариулж одоо яах вэ? Өнгөрсөндөө чивэд байна. Дасгалжуулалтанд хамаарч. Чингис Майндсет community. Хүн ирээдүйд ирэх жаргалын төлөө амьдрдаг биш гэж үү? Ирээдүйд гоё мөрөөдсөн байгаа. За энэ мөрөөдөл бас хэд хэдэн одоо өөр төрөл байгаа юм л да. За хин энийг хараад хөндлөнгөөс ямар сайхан ад жаргалтай амьдарч байна гэд. Хин эний ад жаргалтай амьдарч байгаа хэсгийг хараад тэгээ өөрөө тэрлөө хараад зүтгээд идэг. Энэ бол сүнсний хүсэл байгааг л те. Энэ бол зүгээр харьцуулал ба. Зүгээр тухайн хүний допамин, тухайн хүний серотонин, тухайн хүний таатай ад жаргалтай мэдрэмжүүдийг хараад даган дуурайх. Одоо амьдлалыг зам мөрөөр явж байна гэсэн үг. Сүнснийхээ жинхэнэ буюу тэр гэрэл асгардаг одоо ирч хүчний шүршүрт ордог гэж одоо бид нар бас ярьж болж байгаа.
Ингээ дээрээс ингээ ирчүүч хасгардаг. Хамаг бие зараагаад те дотроос гэрэл. Тэр замнал хувь тавилангийн тэр энерги эрчим хүчийг мэдрэг хүн бол бусдынхаа л замналаар замнаа. Өөрийнхөө сүнсний зорилгыг ухамсарлаагүй, таниагүй би бол энэ байхгүй бол одоо би амьсгалж чадахгүй, амьдрал бол ямар ч утга учиргүй байна гэдэг өөрийнхөө тэр замналыг барьж яваагүй бол тийшээч нэг хараал, ийшээч нэг хараал ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ нөгөө янз бүрийн замналуудыг туршиж үзэж байгаад өөрийнхөө жинхэнэ замналыг олж ирдэг ийм мэдрэмж үүж байгаа. За энэ л байхгүй бол бист амьсгалаач хэрэггүй юм байна. Амьдрал ямар агааргүй юм байна. Яг дурлалтай адилхан эд шид буугаад ирсэн юм шиг. Им гайхалтай. Тэр өөрийнхөө энэ замналаар замж байгаа хүн бол хүн болгон замнал байдаг гэдгийг ойлгодог. Тэгээ өөрийнхөө ирээдүй мөрөөдлийг ухамсартайгаар харж байгаа. За тэр хүнийг бол зогсооход хэцүү. Бараг зогсчихгүй дээ. Харин эн чинь ингэж юм хийгээд болоод байна. Хэрэгцээн дээр суурилсан, тий амтналаг консюмер хэрэглээн дээр суурилсан ийм сэтгхүүгээр хүнтэй барьцаж за энэ ингэж хийж амж би ч гэсэн чадна гэд хийж үлдэж эхэлж байгаа бол та өөрийнхөө замналд биш. Өөр хүний замналыг дагаа явж байгаа юм баггүй. Тэгэхээр та аз жаргалд хүрэхгүй яг үнэ хэл. Өөрийнхөө үндсэн суурь мэдрэмжийг барьж аваагүй тэр агуу мэдрэмжтэйгээ эд шидтэйгээ уулзаг бол та аз жаргал. Тэр мөрөөдөл гэдэг бол юм хоёр төрөл. Хүнийг харж мөрөөдөд байна уу? Өөрийнхөө дотоод сэтгэлийнхаа үйл хэрэг, үйлдэлээсээ бий болсон тэр мөрөөдлийг бий болгоод байна уу? Жишээлбэл маш олон хүмүүст сайн сайхан боловсролыг өгөөд боломжийг олгоё. Хүүхдүүдийн нүдэнд гэрэлтэж байгаа хүмүүсийн аз жаргал, хувь тавилангийн замнал дээр гарч ирж байгаа нь өөрт маш их аз жаргалыг мэдрүүлээд энэ замналаасаа салж чадах байждаг. Энэ ажлаасаа холдож чадах байждаг. Энэ ажлаа улам яаж том болгох уу гэж боддог. Одоо миний хувьд болж байна. Тэгэхээр энэ мэдрэмжийг надаас аваад би зүгээр нэг те бизнес хийгээд ч юм уу эсвэл нэг байгууллага дээр галтуур хийгээд ингэ явахаар бол 3 хоногч 50 байж чадгаа болчихдог. Яг үүнд. Тэгэхээр энэ өөрийнхөө сүнснийхээ усаагарыг олох хэрэгтэй. Тэгжээж хүн бодит байдал отоо цаг дээр илүү их оршиж чадаад байгаа юм шиг надад санагдав. Тэгэхгүй нөгөө хүний замналаар явж байгаа хүн чинь сүнс нь хүчгүй. Сүнс нь шалан дээр хөвтчихэд намгын дотор орчоод. Тэгээ сүнснийхээ мэдрэмжийн учрыг ойлгохгүй живх гэхээр өөрийгөө тийм байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй гэж хүчлээд. Тэгээ нөгөө сүнс нь отоо цаг дээр байхгүй, сүнс нь агшилттай байгаа тохиолдолд нэг бол дурсамж руугаа орол гуниглаад, нэг бол ирээдүйн цагаас айгаал ингээд яваад байгаа юм л да. Тэгэхээр маш олон айдсууд таныг уйдсан байгаа, хөл гарчин дүнг байгаа. Энийг ухамсараараа харж иж за ямар ч юусэн би айдстай байгаа юм байна гэж түлэмжшэрх хэрэгтэй. Ялангуяа ирчүүд нүл айдс. Нэг л том хөмсгөө зангидсан ийм амар дөрүүдийг үүсгчээд гадаад дүр маскаар амьдарч байгаа. Маскыг бид нэр бодох гэж, сэтгэх гэж, маск одоо дүрээ гаргаж ирэх гэж нүд мүд ингээл амар болчиход зүтгээд л шүү дээ. Одоо тэр алтан уяг ерөнхий сайд байсан аксны тэр нэвтрүүлгийг үзчих гал нүд нь амар болчихвол устөрчдөж ингээл амар хөмсгөө зангид. Дандаа маск. Сул дорой байдлаа нуусан, айдсуудаа нуусан маскнууд. Тэр энэ маскн дээр ямар хүч, ямар их оюун ухаан зарцуулж байгаа бол зүгээр байгаагаараа байгаал бүтэмжээ гаргаад явал та. Тэгэхээр ажил дээр гаргадаг дөрүүд би сул дорой байчих үедээ гэдэг айдсуудаас болоод бид нар зүгээр л маш их энергийг алдчихэдэг, соруулчихдаг. Тэр нөгөө бидний гадаад дүрийг үүсгэж бидрийг тухгүй байлгаж магадгүй хөдөлгөж чаддаг ийм хүмүүс болвол биднээр зүгээр дайжигнаал бидрийг хүссэн үедээ тухгүй болгоод хүссэн үедээ ад жаргалгүй болох боломжтой. Тэгэхээр өөрийнхөө нүүр сул талуудтай тэр сул дорой мэдрэмжүүдийг бид нар ойлгохгүй, ухамсарлахгүй байгаа болохоор тэр нөгөө гаднаас ухамсарлцсан хүмүүс чи хараад бидрийг хүснээрээ хөдөлгөөд шүү дээ. Тэр maaхан энийг ойлголт те. Энийг барьж байгаа. Тэгэхээр зовсны эсэж яагадгүй гэж. Тухайн зовлон бол бидэрт одоо амьдралаас ирж байгаа бидэрт сүтэр гэдэг байдлаар наалтж байгаа юм л тэ хэцүү штэ гэд таагүй мэдрэмж. Тэрийг ойлгож ухамсарлаад тэр алдаагаа давтахгүй яваад ирэнгууд бид нэр өөрийнхөө жинхэнэ асуудлын ард гарахаар жинхэнэ ад жаргал байгаа штэ. Өөрийгөө давж хүн тэлдэг. За тэнгэр болдог ч гэж ярьдаг. Ялдаг тэ ялтын гой мэдрэмж. Тэгэхээр зовлонгийн ард бол ад жаргал байгаа. Гэхдээ зовлоо гэд дандаа ад жаргал ирэх албагүй. Яг гэвэл хэрвээ та өөрийнхөө хэсгийг хийгээгүй буюу зовлонгоо ухамсарлаж зовлонгоо бодтой барьж одоо дийлэн хүмүүс зовлонгоо төвгөөч мэдрэхгүй яваад байгаа шүү дээ. Ингээл даруулаад ингээл нуруунд дээр нь улам их ачаа дарагдтал. Тэгэхээр энийгээ давахгүй, ойлгохгүй, ухамсарлахгүй, сургалтаа авахгүй болвол жаргал ирэхгүй шүү дээ. Тэгэхээр гэхдээ уг нь жаргал нь бол бидний асуудал юм байна. Сүүлдээ бол ягаад тэрхүү жоохон ойлгохдохгүй ч юм уу шиний мороод ирэнгуут мэдрэмжийн хувьд ч гэсэн асуудлын хувьд энэ чи яах вэ гэд амьдрал ингээд сонирхолтой, excited, болцоонд явах гэж байгаа юм шиг юм гоё мэдрэмжтэй байгаад тий. Шинэ үедээ уулзах гэж байгаа юм шиг. Хэрвээ би яг одоо бүтэн амьдрч чадвал би яаж өөрчлөгдөх?
Маш сайн асуулт. Одоо цаг дээр бүрэн бүтэн оршиж байгаа хүн ерөөсө бүх ертөнцөөс яг шаардлагатай ажил төрлийн хувьд, хувь тавилангийн хувьд, хайр, хань ижлийн хувьд бүх нөгөө хорвоо дэлхийгээс хүртэх ёстой нөгөө төрөлтийн эрх гэж байна л да. Эд хөрөнгө, эд баялаг, хайр, үнэн, тэ сайн найз нөхөд. За тэгээд өөрийн нөгөө хүссэндээ хүрч байгаа замнал энэ бүх зүйлийг зүгээр ухамсаргүйгээр хурааж одоо цаг дээр өөрийнхөө сүнсэн дээр оршиж байгаа. Тэгэхээр энийг монголчууд юу гэж хэлж байгаа юм? Хямар, сүлд, хямартай хямар гэвэл ба штэ. Хямартай хүн чинь одоо цаг дээр өөрийнхөө сүнсэнд итгээд өөртөө итгэцсэн баг. Тэгээд тэрийг бүгднгийн сайхан хураагаад тэр хүний морин хордолж чинь тэ. Тэр хүн наадамд ороо барилдчихаар хямартай байна. Тэр хүний ажил нь бүтэж чинь. Хүмүүс тэр хүний хүндэлж чинь, дээдлж чинь. Тэр хүн өөрөө ч гэсэн байгаагаараа эргэн тойрондоо аз жаргал амар амгалан за бусдад одоо сайн сайхан зүйлийг түгээж чинь. Тэрнийхээ хэмжээгээр амьдралд айдас нь багасаад ирдэг. Илүү бусдад туслая гэдэг хүн чанар, хүнлэг үзэл нь сэргээд ирдэг. Хүн болгоны дотор гайхалтай тэр хүнлэг үзэл сүнс нь байгаа шүү дээ, ухамсар нь. Ингээд ирдэг л дээ. Тэгэхээр бүх зүйлийг одоо дээрээ төвлөрүүлж би одоо хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ яг одоо сайн хийж эхэлье гэдэг бол энэ подкастыг үзээд таны 30 минутаа зориулсны ард дээр сурах хэрэгтэй хамгийн том сургалт. Хандлага энэ бол хүмүүжил. Чин сэтгэлээсээ ухамсараараа яг одоо байгаа зүйлдээ яг одоо бүрэн төвлөрөөд төлөв аваад анхаарал бүтээмжийг бүрэн зарцуулсан амьдралд чин сэтгэлээсээ өгж байх тусам амьдрал хариуг нь өгнө. Ягаад тэгэхээр энерги гэдэг зүйл өөрөө бидний дотор хадгалагддаг. Биднийг гарч яваад өгөх тусам буцаад бидэрт орж ирээд бид нар зүгээр химнэрийг дамжуулдаг юу ах нь одоо шонгийн мод байх нь шүү дээ. Хойноос ирж байгаа энерги урагш нь урагтаас ирж байгаа энергийг хойш нь дамжуулж байдаг. Тэгэхээр нөгөө авсан байгаа зүйл энерги гэдэг зүйл бол хүмүүсийн дунд хадгалагддаг. Тэгэхээр та хэдий ч амьдралд өгнө эргээд чин сэтгэлээсээ авна. Чин сэтгэлээсээ хүмүүс таны эргэн тойронд төдий олноороо цугларна. Тэгэхээр эцсийн дүндээ хариулт нь бол одоо цаг дээр оршихын хариулт нь бол яг одоо чин сэтгэлээсээ л айцгүйгээр айцтай байсан ч хийгээд үз. Өөртөө итгээд үз. Тэр айц гэдэг шорон бол бидний хувь тавилан болчилж идэг л юм зүйлтэй. Эзэнт гүрнүүд, их гүрнүүд хэдэн зуун жилээр нь биднийг айлгаж тэгээд дараа нь хүний хэлснийг холбиролтгүй дагдаг, өөр хүнийг дагдаг болохын тулд бидэрт террор гэдэг энэ хүчин зүйлийг ашиглаад хэвлэл мэдээлэл, цалин пүнлүү, санхүүгийн байдал, ипотек, замын төвчрэл, зодон нүдэн хүчирхийлнэ гэдэг. Тэгэхээр айдсаас ангижран гэж бол байхгүй. Айдс болго нэг л даваад явна. Дараагийнх нь том айдс, нийгмийн айдс нөлөөллүүд орж ирээд байна. Гэхдээ чин сэтгэлээс үйлдэл яваад хад бид нар өөрийнхөө тойргийг, өөрийнхөө аавраг бүрдүүлээд байгаа байхгүй. Айгүй ингээнэ. За бүгдээрээ одоо цаг дээрээ төвлөрөөд одоо цаг дээрээ өөрийнхөө хүчийг хурааж сурья. Нөгөө кофе уухаараа сүнс нь орж ирээд ажиллаа гэдэг ш. Амрах үедээ сүнстэй амраа. Ажиллах үедээ бүтээмжтэй ажиллая. Тэ хүмүүстэй харилцах үедээ чин сэтгэлээсээ сонсъё. Моментод тэр орчны ресторан одоо юу гэдэг хаа байгаа газар тэр вайбыг мэдрээ. Эн чи ямар энгийн гоё юм бэ? Ер нь явсаар хагаад амьдрал өөрөө хамгийн энгийндээ хамгийн таатай, бидний зүрх сэтгэл хамгийн тэлэлттэй, сүнс хамгийн хүчтэй, бүтээмжтэй юм байдаг. Тэгэхээр энэ л зарчмаар яваад үзье л гэж хэлэх гээд байна. Таарл.